За Америкт хавар нэгэн мэдээлэл төгсөн нь алга болсон эрдэмтдийн тухай мэдээлэл байлаа. Энэ гэхдээ хийх хоосон с жигт хамаг байсангүй. Америкийн технологийн маш нууц төслүүд дээр ажиллаж байсан тодорхой нэр ус бүхий багада 10 гаруй эрдэмтэн ор сургаггүй алга болсон юм уу? Хачирхалтай байдлаар нас барсан байна. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн цагаан ордонд болсон мэдээллийн үеэр асууж лавлахад Вашингтоны хэвлэлийн төлөөлөгч бид энэ талаар шалгаж тодруулах болно гэж тайлбарласан бөгөөд Америкийн холбооны мөрдөх төвчийн чиглэлээр шалгалт мөрдлөг эхлүүлээд явж байна. Энд үлэн толботой эрдэмтэд нэлээд хэдэн жилийн өмнөөс хачирхалтайгаар алга болж эхэлжээ. Тэдний нэг нь НАСА-гийн тэрэлт хөдөлгүүрийн судалгаан дээр 20 гаруй жил ажилласан Майкл Дэвид Хиггс эмх эрдэмтэн байв. Тэр яагаад нас барсан шалтгааныг хуулийн байгууллагууд ил тод мэдээлэлгүйч зүрхний өвчнөөр нас барлаа гэсэн албан бус мэдээлэл сүүл цацагдсан юм. Тэгтэл түүнээс хойш Майкл ажиллаж байсан тэрэлт хөдөлгүүрийн лампт байсан өөр хэдэн хүн нас барах юм уу алга болсон байна. Моника Орекамиг сансар судлалын инженер эмэгтэй өнгөрсөн оны 6 сард Лос Анжелес хавцаа ууланд алхаж байгаад сургаггүй алга болжээ. Түүнийг алга болсны дараах нь тэр хавцааны хуулийн байгууллагынхан амрах албаныхан нохоо нисдэг тэрэг дрон ашиглан хайсан ч малгай насны өөр юу ч олоогүй байна. Арга гэрийнхэн тэр бусдаас нуугдан алга болох ямар ч бодолгүй байсан дасгал хөдөлгөөн их хийдэг йогоор хичээлдэг эмэгтэй байсан гэсэн ярилцлага Лос Анжелес магазинд өгчээ. Түүнчлэн алга болох үедээ Моника йогийн бүлгийнхээ өөр хоёр алхагчтай хамт алхаж байсан бөгөөд замдаа өөр хэсгээр салан өргөлөөд матсан байна. Тэгж байгаад холбоо тасран харагдах болсон ба олдохгүй болохоор нөгөө хоёр нь тусламж дуудан хайсан ч олоогүй байжээ. Тэгтэл Америкийн нисэх хүчний хушууч генерал Вильям Нейл Маккасланд энэ оны 2 дугаар сарын 27-нд Америкийн Нью Мексик мужийн Альбукерк хотын гэрээсээ гарч явсныхаа дараа сургаггүй алга болов. Америкийн холбооны мөрдөд төвчөөлөхөд түүнийг одоо хүртэл хайсаар байгаа ч олж чадаагүй байна. Маккасланд генерал Пентагоны Райт Паттерсоны нисэх баазд байдаг агаар манд судлалын лабыг удирдах байжээ. Нөхрийг алга болсны дараах нь түүний эхнэр сэвзэн нөхөр маань алга болсон нь түүний тэр бааз дээрх ажилтай холбоотой байх. Тэр бааз тариг аргийн Росвелийн явдалтай холбоотой баримтуудыг хадгалдаг гэсэн ярилцлага өгч байжээ. Генерал алга болсонтой холбоотойгоор албаныхан тэр хавийн 700 айлд үзлэг хийж нохоогоор мөшгөн нисдэг тэрэг дроноор хайгуул хийсэн ч түүнийг олсонгүй. Түүнээс хойш генералыг олж чадсангүй цогцсон ч олдоогүй байна. Үүнээс гадна Америкийн Лос Аламосын үндэсний лабораторид ажиллаж байсан Мелиса Кассиас, Антони Шавьес гэсэн хоёр эрдэмтэн сургаггүй алга болов. Мелиса нь өнгөрсөн оны 6 сарын 26-нд юм хумаа гэртээ орхиод утсаа Factory Reset-ийн утсанд нь байсан зүйлсийг устгаж орхиод гэрээ орхин явжээ. Түүний алга болсон явдлыг хүн амны хэрэг биш сургаггүй алга болсон явдал гэж үзэн хайж байгаа ч Мелиса Кассиасыг одоо болтол олоогүй байна. Алга болохынхаа өмнө тэр нөхрөө ажилтан хүргэж өгснөө ажиллахаа үнэмлэхийг гэртээ мартчихж гээд гэртээ буцаж ирэн юм хумаа янзлан гэрээсээ гараад алга болжээ. Үдээс хойш эхнэрийнх нь ажлаас нөхөрлөө нуцтан эхнэр нь ажилд ирээгүйг дуулгасан байна. Замын бичлэгийг харуул Мелиса тэр өдөр үдээс хойш хурдны замын хажууд үүргэвчүүрэн ганцаараа алхаж байжээ. Олдохгүй сураг тасрахаар нь орой нөхөр нь эхнэр нь алга болсон талаар цагдаа дуудлага өгөв. Цагдаа нар Мелиса ямар ч гэсэн тэр дорой бусдад тулгайлагдаагүй гэж үзэж байгаа ч бусдын дарамтанд орсон байж болохыг үгүйсэхгүй байгаа юм. Түүнийг олоход тусалсан хүн шагнал амлсан ч энэ явдлаас жил орчмын хугацаа өнгөрөөд байхад Мелиса одоо болтолдоогүй л байна. Өнгөрсөн оны 8 сард Америкийн цөмийн судалгааны үндэсний төвийн гэрээт ажилтны Стивен Гарсиа мөн сургаггүй алга болжээ. Юм хумаа орхин гартаа гар буу барин гэрээ орхин гарснаас хойш тэр олдоогүй байна. Ийхүү цөмгүй эрдэмтэн сургаггүй алга болж олдохгүй байгаа бол өөр зарим эрдэмтэд амиа алдсан байна. 23 оны 7 сард НАСА-гийн тэрэлт хөдөлгүүрийн лабораторид ажиллаж байсан Майкл Дэвид Хиггс эмх эрдэмтэн гэртээ нас барв. Нас барсан шалтгааныг нь аль биесээр зарлаагүй байна. 24 онд НАСА-гийн Лос Анжелес хот дахь тэрэлт хөдөлгүүрийн судалгааны лабын өөр нэг эрдэмтэн болох 61 настай Фрэнк Майвалд тодорхойгүй шалтгааны улмаас нас барв. Өнгөрсөн 2025 оны 2 сарын 16-нд Калифорни технологийн судалгааны төвийн эрдэмтэн Карл Грилмейер гэрийнхээ тагтан дээр зогсож байгаад бусдад буудуулан амиа алдсан байна. Өнгөрсөн оны 12 сард Массачусетсын технологийн хүрээлэнгийн профессор Нуна Лореро Бостон хотод гэрийнхээ ойролцоо мөн буудуулан амиа алджээ. Тэр Массачусетсын хүрээлэн цэвэр эрчим хүчний технологи дээр ажиллаж байсан юм. Мөн өнгөрсөн оны 12 сард хор тавдрын чиглэлээр судалгаа хийж байсан Америк эрдэмтэн Джейсон Томас сургаггүй алга болсон ба түүнээс 3 сарын дараа цогцсон олдсон юм. Энэ дундаас судлаач Эми Скриж үхэхээс өмнө нийтэд оруулсан бичлэгүүд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татж байна.
2022 онд харь гариг тэрэлт төлөвлөгөөний судалгаа хийж байсан Эми Эскрич хэмээх судлаач эмэгтэй нас барсан. Түүний үхлийг амиа хорлолт гэж албаныхан тайлбарласан ч тэр би амиа хорлохгүй шүү гэж өмнө нь бичлэг хийж цацж байжээ. Америкийн Пуужингийн хотхон гэж алдарсан Алабама мужийн Хантсвилл хотод хийсэн бичлэгтээ тэр бидний хэсэг эрдэмтэд таталцлын эсрэг хүчийг нээсэн. Тэгтэл энэ нээлтийг хийсний дараа бидэнд маш их төвөгтэй асуудлууд үүсэж байна. Түүнээс хойш бидний ямар нэг хүмүүс маш их мөрдөж мөшгөж гэр орноор маань нууцаараа орж байна. Би ганцаараа баарнд ч орж болохгүй байна гэж хэлснээс гадна цуг ажилтг хүндээ би яасан ч амиа хорлохгүй шүү гэж мессеж бичиж байсан нь сүгэлт ил болсон юм. Энэ талаар өөр эрдэмтэд манай улсын засгийн газар бүр 60-70 оноос харь гаригийн технологиг илрүүлэн түүн дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ талаар мэдсэн хүмүүсийг устгах хэмжээ авсан гэж ярьсан бол Эми бусдад алагдахынхаа өмнө хэн нэг миний эсрэг энергийн зэвсэг хэрэглээд байна. Гар хөл нүрэг маань алсаас түлж гэмтээж байна гэж ярьж байжээ. Бичлэгтээ Эми Эскрич манай хот бол Пуужингийн хот. Хэрв цөмийн дайн гарвал манай хот дайсны устгах чагсаалтан 3-т бичигддэг. Цөмийн Пуужин зохион бүтээсэн Фон Браун цагтаа манай энэ хотод ажиллаж амьдарч байсан гэж ярьснаа. Намайг ингээд компьютер дээр бичгээр гармаа нуулаж түлэгдэж байгаа юм шиг болох юм. Тэгээд тийш тийш харахаар тэр хоёр цонхол харагдаж байгаа. Тэгэхээр тэр хоёр цонхоо битүү юмар бүгэлж юмар хаасны дараа компьютер дээр сууж ажиллахад гармаа өмнө шигээ түлэгдэхгүй хамаагүй гайгүй болж байгаа юм. Тэгэхээр тэд миний гарыг энергийн зэвсгээр түлсэн тодорхой байна. Тэд түлхээс гадна миний юу киборд дээр шивж байгааг мэдэх гэж оролцсон бололтой гэж ярьж байжээ. Тэгсний цааш нь танихгүй хүмүүс намайг мөрдөж мөшгөөд байна. Үүнд Израиль холбоотой юм шиг надад санагдаж байгаа. Израильчууд Орос Америк хоёртой хоёулантай дотносож ирнэ яг яах гэж байгаа юм блэ? Сонь санаатай байгаа. Миний шүдний эмчтэй үзүүлсэн бүртгэл шинжилгээнүүдийг Израилийн Хайфа дахь Мамад технологийн төвөөс хандаа авсан ч байх шиг. Яагаад гадаад улсын компани миний шүдний эмчтэй үзүүлсэн өвчний түүхийг сонирхдаг юм бэ? Лавл сайн сансандаа тэр гэж би бодохгүй байна. Тэгээд зогсгүйдэд над руу дугаараа нууцсан газруудаас шүлгэн мессежүүд ирүүлдэг болсон. Өөрийгөө игүүтгэвэл энэ бүхэн зогсон алив эмээ уу тэгээд тонил энэ гэсэн үгтэй мессежүүд ирж байгаа гэж ярьсан юм. Сүүлд найздаа бичсэн мессежэндээ тэр өнгөрсөн 7 хоногт би амь насанд маань зан хийсэн мессежүүдэд тогтмол авдаг боллоо. Тийм болохоор надад ямар нэг юм тохиолдон намайг амиа хорлсон гэж тайлбарласан ч би амиа хорлоогүй байх болно шүү. Би амиа хорлохгүй гэж ойр дотныхондоо загч байгаа хэмээн бичжээ. Ингэхдээ тэр миний амь насанд зан хийж байгаа хүмүүс бол манай улсын засгийн газар биш байх. Харин манай Вагнер групп шиг ямар нэг хувийн хөлсний цэргийн бүлгийнхэн байх гэж бичсэн байв. Харамсалтай нь удалгүй Эми бүсгүй нас барсан бөгөөд түүнийг амиа орсон гэсэн дүгнэлт хийгдсэн ч илүү нарийн шинжилгээ хийхээс өмнө талигач гэж чандарлан цогцыг нь устгажээ. Эдгээр явдал эрдэмт долноороо нас барсан анхны тохиолдол биш. Үүнээс өмнө Америкийн General Electric компани Анги дахь охин компани Маркони нэмэх цэргийн чиглэлийн компанид ажиллаж байсан 20 гаруй эрдэмтэн ачаалттай зарим нэлээд хэрцгий байдлаар нас барсан явдал 1980-аас 90-ад оны хооронд гарч ирсэн бөгөөд эдгээрийг наривчин шалгах хэрэгтэй гэсэн сонсол ярианууд Английн парламент дээр болж байжээ. Гэлээч одогтой шалгасан зүйлүүд тэгж байгаа замхарсан байна. Сүүлийн үед Америкт алга болсон буюу алгацсан эрдэмтдийг ажиллахад тэд сансар судлал цөмийн судалгаануудад илүүтэй оролцож байжээ. Ийхүү өндөр түвшин судалгаа хийж байсан эрдэмтэд Америкт сургууль алга болох юм ачаалтаар амиа орлож буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлсэн байна. Чухам юу болоод байгаа талаар Америкчууд аадна. Дэлхийн улс төрийн байдалтай холбоотойгоор гадаадын тагнуулын байгууллагууд Америкийн шинжлэх ухааны технологийн хөгжил саад учруулах зорилгоор гол эрдэмтдийг маань алж устгаж байгаа байх. Аль эсвэл Б хувилбар. Америк өөрөө өөрийн олсон технологиг бусдад задруулахгүй ард иргэдээ мэддэхгүй гэсэндээ нууцлж буй технологиг мэдсэн эрдэмтдийг алж хөнөөж байна гэж таамаглаж байна. Үүнээс гадна мөн В хувилбар байгаа бөгөөд тэр нь харь гаригийнхаа өөр гадны битүүдэхэн төрөлхтний хөгжлийг илүү өндөр түвшинд гаргахгүй гэсэндээ саад хийж сод эрдэмтдийг алж устгаж байна гэсэн таамаглалууд дэвшүүлээд байна. Тэгвэл яагаад ингэж энэ асуудлыг хэвлэл мэдээлэлээр ярьж өндөр авч байхад нь тэр хүмүүс саад хийхгүй байгаа юм бэ гэсэн бас нэг асуудал тавигдана. Үүнд зарим хүмүүс үүнд цаана байгаа хүмүүс юм уу зүйлс эдгээр мэдээллийг нуун дарагдуулах гэж оролдоод одоо дийлэхэ болж зах цухаас ил болж байх шиг байна. Аль эсвэл төр зэсэгт байгаа фракцууд хоорондоо тэмцэлтэн зарим нь нууц мэдээллийг зориуд гаргаж хоорондоо үзэлцэж байж магадгүй гэсэн тайлбар өгчээ. Юутай ч инхүү Америкийн өндөр технологиор ажиллаж байсан эрдэмтэд алга болж алагдаж байгаа бөгөөд энэ аллагууд нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Холбогдох байгууллагууд энэ талаар наривчлан мөрдөн шалгаж эхэлсэн нь ойлгомжтой. Гагцгүй жинхнээсээ мөрдөх үү эсвэл нуун дарагдуулж уул мөрөө баллах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Олон улсын байдлаас болоод Хятад, Орос гэх мэт улсууд Америк эрдэмтдийг устгахаар хэмжээ авч байна уу? Эсвэл хайр гаргийнхаа хүнд холбоотой юу? Одоохондоо хариулт тодорхойгүй байгаа бөгөөд ер нь юу ч гэж болцсохгүй юм. За үгээр энэхүү дуулааны тухай товчхон подкастыг өндөрлөө. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.